Халелуя. Японы чуулганы хувьд түүхэн гайхалтай сэргэлт болж байсан нэгэн уулнаас та бүхэндээ Тимот номынхон дараагийн хичээлийг хүргэж байна. Тэгээ яг л энэ залбирлын ууланд Японы чуулганд гайхалтай ариун сүнсний сэргэлт болж байсан юм. Тэгээ энэ залбирлын ууланд Монгол пасторууд, Япон болон дэлхийн маш олон орны пасторууд хамтдаа цуглаад бид бас залбирлын цуглаан хийж байна. Тэгэхээр та бүхэндээ бид Тимот номыг одоо тайлбарлан хүргэж байгаа. Тэгээ өнөөдөр Тимот номын 5 дахь хичээлээ энэ түүхэн газараас та бүхэндээ хүргэж байгаа маань үнэхээр Монгол чуулганд бас гайхалтай ариун сүнсний сэргэлт байх болтугай гэж хүсэн ерөөж байна. Тэр өнгөрсөн хичээлдэр бид нэр хамтдаа зуучлан залбирлын тухай ярьсан. Тэгээ зуучлан залбирал гэдэг нь ямар гайхалтай, ямар чухал зүйл вэ? Шотландын алдартай илгээлтийн эзэн Насара Африкт илгээлт хийсэн. За нэгэн удаа тэрээр нутагтаа очиж Шотландын чуулгануудад энэ сайн мэдээний үйлчлэлийн талаараа одоо тайлан тавьж илгээлтийн эзнийг босгохын төлөө одоо цуглаан хийж явсан. Тэгээ Шотландын нэгэн чуулганд очих үед өвлийн өдөр байсан учраас цөөхөн хүмүүс ирсэн байсан. Тэр чуулганд ихэвчлэн настайчууд маш их олон байсан. Тэгээ жоохон санаа зовж исэн. За тэгээд одоо сургаалынхаа үеэр илгээлтийн эзэн маань Африк төшөө олон илгээлтийн эзэн хэрэгтэй байна. Бурхан өнөөдөр та нарыг дуудаж байна. Таны дотроос одоо тэ Бурханы төлөө хэн явах вэ гэж шангаар хашгирах үед тэнд маш олон настайчууд байсан учраас дуурах бие явах хүн байгаагүй. Харин тэнд магтаад үйлчж байсан нэгэн залуу тийм ээ I will go тийм ээ би явъя, би явах болно гэж тэрээр одоо хэлсэн гэдэг. Тэгэхээр би явах болно гэж хэлсэн тэр үед одоо эсний өмнө итгэлээрээ дуулгыг хүлээж авсан нэгэн болвол Дэвид Ливингстон. Илгээлтийн эзэн түүнд тэр залууд чи Африкт илгээлт хийхин тулд чи эхлээд эмч болох хэрэгтэй гэж түүн зөвлөсөн. За ингээд тэрээр эмч болоод Африкт одоо эмнэлгийн үйлчлэлийг хийхээр сайн мэдээний үйлчлэгээр явсан баг. За Африкт очсон яг тэр үед Африкийн нэгэн тосгонд үйлчлэл хийж явах үед нь тэр тосгоны одоо хүмүүс ялангуяа тэр одоо хуурамч бурхтын одоо шүтдэг хүмүүстэй түүнийг одоо эсэргүүцэж нэг удаа түүнийг одоо ална гэж занд хийсэн баг. Тэгээ яг тэр үдэш одоо Дэвид Ливингстоныг алах гэж үнэндээ бол очсон. Гэхдээ Дэвид Ливингстон түүнийг мэдсэн учраас тэр залбирч ийсэн. Тэр бас үхлээс айлгүйгээр те Бурхны хамгаалтанд итгэж залбирсан. Харин тэр шөнө бол юу ч болоогүй. За нэлээд цаг хугацаа өнгөрсний дараагаар Дэвид нөгөө одоо Африкийн нөхдүүдээс асуусан ба та нар тэр өдөр яагаад намайг алахаар ирээгүй юм бэ гэж. Харин тэд үнэндээ бид тэр өдөр болоо чамайг алахаар очисон. Гэтэл шүн танад очиход танаа гэрийг тойроод 39 одоо тийм баатарууд та нарыг хамгаалаад байж исэн учраас бид нар ерөөсөө айгаад танах руу орч чадаагүй гэж хэлсэн гэдэг. Тэг сонирхолтой зүйл нь дараа нь Дэвид Ливингстон одоо өөрийнхөө нутгийн чуулган дээр очиод яг энэ түүхийг хуваалцах үед яг тэр он сартаан таарсан. Өөрөөр хэлэх юм бол Дэвид Ливингстоныг алах гэжсэн яг тэр үдэш болох дээр Шотландын чуулган зуучин залбирал хийж исэн. Тэр цуглаанд залбирч исэн хүмүүсийн тоон 39 байсан байгаа. Өөрөөр хэлбэл 39 зуучлан залбирагч нар яг л баатар мэт түүнийг сахин хамгаалж исэн энэ гайхамшигтай түүх одоо байдгаа. Тэгэхээр зуучин залбирал ямар агуу ямар чухал юм бэ гэж. За харин өнөөдөр бид өргөжлүүлэн Тимот номынхон одоо 5 дахь хичээлийг бид нар хамтдаа 1-р Тимотийн 2-р бүлгийн 8-аас 15 дахь ишлэлийг та бүхэндээ хүргэх гэж байна. За энэ 2-р бүлгийн 8-аас 15 дахь ишлэлийг та бүхэн уншаарай. Тэгэхээр одоо Библийн зарим нэгэн хэсэгтэй ойлгоход за мөн тайлбарлахад одоо маш одоо хэцүү тийм хэсгүүд байдаг. Тэгэхээр энэ бидний хамтдаа уншсан хэсэг бол хамгийн одоо хэцүү, хамгийн маргаантай тийм одоо хэсэг байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн бид нар энэ хэсгийг эрчүүд болон эмэгтэйчүүдийн үйлчлэлийн одоо ялгаатай байдлын талаар гэж одоо хэлж болох юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үйлчлэлийн ялгаатай байдал гэж. Тэгэхээр бид нар Библийг ойлгохдоо тухайн одоо текстийн бичигдсэн
одоо түүхэн цаг үе, түүхэн нөхцөл байдал, за мөн тухайн газар нутгийн ахуй соёл тийм ээ энэ болгоны ялгаатай байдлыг бид нар харж ойлгоно гэдэг бол маш чухал юм. Тэгэхээр энэ хэсгийг харах юм бол эхлээд ерөнхийд нь аваад үзэх юм бол эрэгтэй эмэгтэй хүний одоо үйлчлэл болон үүрэг ролын ялгаатай байдлыг энд гаргаж өгсөн байгаа. Түүнээс биш одоо энэ одоо эр эмийн хүүсний одоо тийм ээ одоо ялгуурлан гадуурлах энэ зүйл бол энд бол байхгүй юм а гэдгийг ерөнхийд нь би том зургаар харах хэрэгтэй. Тэгэхээр Галаат 3-ын 28 дахь эшлэлээр үзэх юм бол яг Паулын одоо теологоос харах юм бол те Юудэ байна уу, Грек байна уу, Боол байна уу, эсвэл одоо чөлөөт нэгэн байна уу, эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, ерөөс хамаагүй. Христ дотор бүгдээрээ нэг юм одоо гэсэн утганд бид Христ дотор нэг, Христ дотор бол яг адилхан гэсэн энэ утгыг бол илэрхийлж байгаа. За тэгэхээр энэ хэсгээр бол мэдээж одоо бид Христээр адилхан нэг боловч гэхдээ үйлчлэлийн хувьд те ялгаатай одоо зүйлүүд бол байгаа юм а гэдгийг энд дурдсан байгаа. Яагаад гэх юм бол угаасаа бурхан одоо эрэгтэй хүнийг эмэгтэй хүнийг бүтээхдээ өөрөөр үүрэг оройтойгоор одоо онцлогтойгоор бүтээсэн байгаа тийм ээ. За энэ хэсгээр эхлэхдээ in every place буюу газар болгонд гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ газар болгонд онцгойлон эхлээд гэр бүл дотор, чуулган дотор, за тэгээд мэдээж нийгэм дотор эрэгтэй эмэгтэй хүний үүрэг ороод үйлчлэл нь өөрөөр байдаг юм а, ялгаатай байдаг юм а гэдгийг энэ чи онцлон харуулж өгсөн байгаа. За тэгвэл эрчүүдийн хувьд эрчүүдийн үйлчлэлийн хамгийн чухал зүйлийг энд хэлэхдээ залбирлын үйлчлэлээр тодорхойлж хэлсэн байгаа. Залбирал. Эрчүүд бол хамгийн гол нь залбирлаар удирдах ёстой гэдгийг энд онцлсон байна. Тэгээ еврейчүүдийн хувьд синагог буюу залбирлын гэр бурхны үгийг хуваалцдаг. Одоо манайхаар бол чуулган тий. Синагог гэдэг бол байшин барилга биш. Насан туршсан 10 эрэгтэй хүн цуглах юм бол тэр газар синагог болдог байгаа. За мөн еврейчүүдийн соёлыг авч үзэх юм бол гэр дотор синагогт одоо эрэгтэй эмэгтэй хүний оролцоо гэдэг зүйл бол үйлчлэл нь бүгдээр өөр байдаг. За еврейчүүдийн шаббат өдөр буюу те гэр бүлийн мөргөл бол эмэгтэй хүнээр эхэлдэг байгаа. Ээж нь эхлээд нааг асааснаар шаббат өдрийн мөргөл эхэлдэг. За мэдээж ээж нь маш сайн хоолыг бэлтгэдэг, харин аав нь бол одоо тухайн өдөр бол үг сургаалыг хуваалцдаг, бас ерөөдөг тийм ээ. Ийм одоо ялгаанууд бол байгаа. За Азууд бидний хувьд бол мэдээж одоо яг нөгөө одоо эцгийн эрхт ёс те одоо эрчүүд нь одоо илүү чухал гэж үздэг тийм ёс. За энэ бол Азийн одоо соёл нөгөө талаас шашинтай бас холбоотой байдаг. За ялангуяа бид нар энд Японд байж байна. Япон солонгосын хувьд бол мэдээж одоо бол мэдээж өөр. Гэхдээ л одоо ер нь бол эрчүүд нь бол илүү одоо нэгдүгээрт байдаг. Япончуудын хувьд бол бүр тэр үтхий эрчүүдийн одоо хилдэг, ярьдаг үг гэж байдаг. Тэр үгийг хизээч эмэгтэйчүүд бол хилдэггүй. Тийм тусдаа үг хилдэг байх одоо жишээ байгаа. За исламын үндснүүд бол бүр өөр байдаг те. Өнгөрсөн жил бид нэр Төв Азийн орнуудаар явах үед Төв Азийн одоо соёл нь их өөр байдаг. Тийм учраас чуулган дотор ч гэсэн соёл их өөр. Чуулган дотор ер нь дандаа эрэгтэй пастор, эрэгтэй удирдагч нар байдаг. Эмэгтэйчүүд үг баг хилдэг ч юм уу. Тэр үтхийл зарим нөгөө үлдсэн одоо тийм ээ нөгөө исламын соёлд одоо нөхөр нь одоо эхнэрээ зодох гэдэг бол нэг асуудал биш. Тийм учраас бүр итгэж хүмүүсийн хувьд хүртэл баг одоо хаяа нэг эхнэрээ зодж яхад нэг тийм асуудал биш гэж одоо үзэх гээд байдаг те. Ийм соёлууд жишээ ихтэл одоо хаасаагүй байдаг. Тэгэхээр энд Паул эрчүүдийн тухай өгүүлэлтээ эрчүүд бол одоо чуулганд гэр бүл дотроо бол тэднийг тэргүүн гэж хэлсэн. Одоо толгой юм а гэж те. Энэ бол тэргүүн гэдэг бол удирдагч гэсэн утгатай байгаа. Гэхдээ эрчүүд бол тэргүүн байна гэдэг маань эрчүүд нь өөрийнхөө гараар те хүчирхийллээр, эрх мэдлэр одоо захирах биш, харин өөрсдийнхөө гараа бурханд залбирлаар өргөж, залбирлаар гэрүүлээ удирдах ёстой юм аа. Өөрөөр хэлбэл эрчүүдийн одоо энэ гар нь те магтаал залбиралд бурханд өргөгдөх ёстой. Энэ гараараа бид нэр одоо хүчирхийлэл хийж, зодон зохион хийж болохгүй гэдэг утгыг энд илэрхийлсэн байна. Тэгэхээр
ийм ялгаатай одоо соёлууд бас байна те. Тэгэхээр нэг асуултыг асууя л да. Өнөөдөр Монгол чуулганы хувьд те эмэгтэй одоо пастор байж болох уу? За мэдээж өнөөдөр Монголын ахуй соёлыг авч үзэх юм бол одоо эмэгтэйчүүд чуулган дотор одоо маш их олон зөнхөлдөг, үйлчлэл дотор эмэгтэй үйлчлэгч нар маш олон байдаг. Эмэгтэй пасторууд ч гэсэн олон байдаг. Энэ утгаараа өнөөдрийн нөхцөл байдалд бол Монгол чуулганд эмэгтэй пасторууд олон байх хэрэгтэй. За гэтэл мэдээж одоо өөр соёлтой, өөр газараас орж ирсэн урсгал чиглэлүүд бол эмэгтэй пастрыг хүлээн зөвшөөрдөг ч юм уу те. Ийм зүйлүүд бол байдаг. Гэтэл яг үннийг хэлгээд тухайн орон нутгийн одоо нөхцөл байдал гэдэг бол маш чухал байдаг. За энэ бол миний бодол те. Миний бодлоор бол өнөөдөр Монгол чуулганд эмэгтэй пастор, эмэгтэй удирдагч нар олон байсаар ирсэн, хойштооч байна. Эмэгтэйчүүд бол чуулганы үйлчлэлд асар чухал үйлчлэлийг үр ороолыг бол гүйцэтгэж байгаа гэдгийг бид нар одоо хэлэх зохистой байгаа. За тэгэхээр ирчүүдийн залбирлын тухай дахиад хэлье. Тэр хуучин гэрээнд тахилч нар үргэлж гараа өргөж одоо хоёр гараа өргөөд бурхны өмнө залбирдаг байсан. Яг энэ маягаар те ирчүүд хоёр гараа өргөөд бурханд чуулган дээрээ гэр бүл дотроо залбирна гэдэг маань залбирлаараа дамжуулаад гэр бүлээ бурхан доторх удирдах. За мөн залбирлаараа дамжуулан гэр бүлээ бурхан дотор хамгаалах гэдэг энэ зүйл бол ирчүүдийн хийх үүрэг орол юм а гэж чи хэлж байгаа. Тэгэхээр ирчүүд нь одоо залбирал магтаалын өргөсөн гараараа бурхны гараас атгаж тийм ээ энэ гараараа тэд гэр бүлээ хамгаалж удирдан жолоодох ёстой гэдгийг Паул энд онцлон хэлж гисэн байна. За тэгвэл цаашаа өргөжлүүлээд за тэгвэл эмэгтэйчүүдийн үйлчлэлийг энд хэрхэн онцлсан юм бэ? Хоёр зүйлийг хэлсэн. За эхнийх нь эмэгтэй хүн болвол сайн үйлсээрэ гэдэг үгийг бол энд оруулж гисэн баг. Тэгэхээр хуучин гэрээн дээр бурхан ертөнцийг одоо тэнгэр газрыг бүтээсэн тухай тэр хэсгийг өгүүлэхдээ еврей хэлэн дээр энэ шефер гэдэг үгийг хэлсэн баг. Энэ шефер гэдэг үг нь болохоор үзэсгэлэнтэй одоо сайхан гэсэн утгатай, beautiful гэсэн одоо утгатай байгаа. Тэгэхээр бурхны бүтээсэн тэнгэр газар үзэсгэлэнтэй байдаг шиг эмэгтэй хүн болон маш үзэсгэлэнтэй юм аа гэж. Тэгэхээр нэгэн одоо теологчтэй бурхны бүтээл бол бүгд үзэсгэлэнтэй. Гэхдээ хамгийн сүүлд бурхны энэ төгс бүтээлийн одоо хамгийн ойргол нь эмэгтэй хүн хамгийн сүүлд бүтээгдсэн, эмэгтэй хүнийг онцгой үзэсгэлэнтэйгээр бүтээсэн гэж одоо онцлсон одоо байдаг. Бас нэгэн пастор номлолынхаа үеэр бурхан эмэгтэйчүүдийг үзэсгэлэнтэйгээр бүтээсэн. Гэхдээ эмэгтэйчүүд нь улам үзэсгэлэнтэй болохын тулд тэд нэр одоо гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн одоо гоо сайхны бүтээгдэхүүнийг cosmetics гэж одоо англи хэл дээр хэлдэг штэ. Энэ болохоор космос буюу тэр тэнгэр огторгоо гэсэн үзэсгэлэнтэй бурхны бүтээл болох одоо тэнгэр огторгоо гэсэн утгатай юм. Тэгэхээр эмэгтэйчүүд маань одоо бурхны бүтээлийн дотроос үзэсгэлэнтэй улам үзэсгэлэнтэй болохын тулд тэд нэр энэ одоо косметикийг хэрэглэдэг юм а гэж одоо хошигнож бас хэлсэн тийм одоо жишээ байдаг те. Бид нар энэ Японы одоо пасторуудтай хамт үйлчилж явж байх үед бас нэгэн зүйлийг харлаа. Надтай хамт үйлчилж байгаа одоо хамт залбирлаар явж байгаа пастрыг Такимото Ножумо гэж хэлдэг. Тэгээ энэ пастор бол одоо 70 настай боловч маш гайхалтай залбирлын үйлчлэлийг хийдэг энэ пастор. За энэ пастрын эхнэр нь Японы Кёто мужаас гаралтай. За Кёто муж бол Япон дотор хамгийн нэг уламжлалт одоо тийм газар. Тэгээ эмэгтэйчүүд нь яг нэг Япон хүний маш тийм одоо нэг төлөв даруу одоо маш нэг одоо нөхөртөө маш их захирагддаг те. Яг ийм одоо шинжийг агуулсан те. Тэгээд гэхдээ энэ гэрүүлийг харах юм бол маш гайхалтай тийм баг байгаа. За мэдээж нөхөр нь бол одоо үйлчлэлээ удирдаад авч явдаг. Ахнэр нь бол үнэхээр төгс сайн туслагч гэдгийг бид нар харж байгаа. Тэгэхээр аливаа гэрүүлийг харахад, аливаа үйлчлэлийг ч гэсэн харахад сүм чуулган дотор те эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа одоо бие биенийхээ дутууг нөхөж яг өөрийнхөө үүрэг ороолын дагуу үйлчлэнэ гэдэг бол маш гайхалтай багийг бүрдүүлж хамтдаа үйлчилж чаддаг гэдгийг энэ жишээ харуулж өгж байгаа. За дараа нь энэ хэсгээр Паул эмэгтэйчүүдийн тухай онцлохдоо эмэгтэй хүний нэгэн чухал одоо онцлог нь бас үйлчлэл нь юу гэхээр энэ дуулууртай байдал юм а гэдгийг энд онцолж өгсөн баг. За нэг чухал зүйлийг бид нар энд ойлгох ёстой нь юу гэхээр Паул Тимотед буюу Тимот нь тухайн үеийн Эфесийн чуулганы пастор байсан тийм үү?
Тийм учраас Паул яг Эфест үйлчилж байгаа Тимотед ханжиж энэ захидлыг бичсэн гэдгийг бид санах хэрэгтэй. Тэгэхээр тухайн үеийн Эфесийн хамгийн том шүтэн болоод Артемис гэдэг одоо бурхан шүтэн байсан. Энэ бол эмэгтэй бурхан. 24 одоо мөөмтэй ийм маш том эмэгтэй одоо шүтэн бурхан байна. Тэгэхээр тухайн цаг үед бол дэлхийн хэмжээнд 7-д орохоор тийм том одоо Артемисийн сүм Эфест байдаг байсан. Тэгээд энэ сүм нь биш 127 багантай маш том тийм одоо хуурамчтай байсан байгаа. Тийм учраас Эфесчүүдийн хувьд бол энэ эмэгтэй хүчрэг бурхантай байсан учраас эмэгтэй хүнийг зарим нь шүтдэг. Эсвэл одоо эмэгтэй хүний эрх мэдэл тэнд бол маш өндөр байх жишээтэй. Тэгээд яг ийм хүмүүс сайн мэдээ сонсох үедээ Паулын хувьд бол эмэгтэй бүгдээрээ адилхан юм аа, нэг юм аа гэж хэлэх үед энэ хүмүүс болоо жоохон үд ойлголцол гарч ирсэн. Мөн чуулган дотор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд одоо тэр одоо байр суурьны ч юм үйлчлэлийн хувьд одоо маш их тийм асуудалтай зүйл байсан байгаа. Гэвч энэ асуудлыг тийм ээ тайлбарлахын тулд, ойлгуулахын тулд онцгойлон Паул одоо Тимотед захидал бичиж байгаа шүү гэдгийг бид нэр анзаарах хэрэгтэй. Тэгээ Коринтын чуулганд бичсэн захидал дээр ч гэсэн ялгаагүй одоо эмэгтэйчүүдийн асуудыг хүндсэн байдаг штэ. Бид нэр 1-р Коринтын 11-р бүлгийн 5-р ишлэгийг харах юм бол эмэгтэйчүүд нь залбирахдаа, сүмд ороод залбирахдаа заавал ачуур зүүх ёстой гэж. Тэгээ одоо ч гэсэн зарим чуулганууд тийм одоо ачуур зүгээ заавал эмэгтэйчүүд нь залбирдаг тийм одоо сүмүүд урсгалууд одоо ч гэсэн бас байдаг. Тэгэхээр тухайн үед штэ энэ эмэгтэйчүүдийн залбирахтаа зүүдэг байсан энэ ачуур гэдэг бол Бурхны хүч чадал болон эрх мэдлийг бэлэгддэг тийм ачуур байсан. Тэгэхээр ачуур зүгээ залбирна гэдэг маань Бурхны эрх мэдэл хүч чадалтаар би одоо даруугаар залбирч байна гэсэн энэ утгыг илэрхийлдэг байсан байгаа байхгүй юу. За тэгвэл еврейчүүдийг аваад үзье. Еврейчүүд залбирахдаа, сүмд орохдоо за мэдээж хаасаагүй явахдаа еврейчүүд одоо тийм ээ капа гэдэг нэг жижигхэн нөгөө малгайгаа тоорцог шиг малгайгаа хойно зүдэг өмсдөг штэ. За энэ нь би бол еврей хүн юм а гэдгийг илэрхийлэхээс гадна би бол Бурхны хүн юм а гэдгийг илэрхийлдэг. Нөөдөөс хамгийн чухал нь яагаад энийг өмсдөг вэ гэхээр чи хаач явсан чиний тэргүүн дээр чинь Бурхан байгаа шүү гэдгийг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр бидний хувьд өнөөдөр заавал еврейчүүд тийм одоо кипо өмсөх хэрэггүй. Гэхдээ харин бид нар зүрх сэтгэлдээ үргэлж миний дээр Бурхан байгаа шүү гэж. Тэр ирчүүдийн хувьд залбирахдаа миний дээр Бурхан байгаа, Бурхан дээд эрх мэдэл Бурхан байгаа шүү гэж. Эмэгтэйчүүд ч гэсэн ялгаагүй Бурхны тэр төгс эрх мэдэл доор даруугаар залбирч байгаа гэдгийг энд илэрхийлж өгсөн байна. За өнөөдрийн одоо энэ Библийн текстийн хамгийн адармаатай хэцүү хэсэг нь энэ 14, 15 дахь ишлэл байгаа. Тэгээ энэ ишлэлийг маш олон хүмүүс одоо ойлгоход аягүй хэцүү учраас маргаантай байдаг. Тэгээ асуудаг пастораа эн чинь ингээд эмэгтэй хүн одоо сайн үйлс үйлдээд үйлсээр аврагдах юм уу? Эмэгтэй хүн ингээд хүүхэд төрүүлснээрээ аврагдах юм уу? Тэг хүүхэд төрүүлж чадахгүй бол одоо аврагдахгүй мó гэж. Тэгэхээр энд Паул яг юуны тухай өгүүлж байгаа гэхээр Эхлэл номын 3-р бүлгийн 15-р ишлэл буюу за үнийг original gospel гэж хэлдэг Энэ original gospel гэдэг маань болохоор яг Эхлэл 3:15 дээр Бурхан эмэгтэй тандаж хэлэхдээ эмэгтэй чиний удмаас гарах тэр одоо хүү болвол хүүхэд энэ могоо буюу сатаны толгойг бяц гიშх болно гэж хэлсэн. Хожим эмэгтэйн удмаас өөрөөр хэлбэл гарах Есүс Христ нь энэ сатаны толгойг бяц гიშгэж ялтыг авчрах болно гэсэн энэ сайн мэдээ. Энэ зүйлийг энд осгт төр болоод өгүүлж байгаа юм аа. Тэгэхээр бид нэр Лух номын 1-р бүлгийн 38-р ишлэлээр үзэх юм бол майр жирэмсэн болох үедээ Бурханд хандаж хэлдэг тийм үү. Би бол Бурханы зарц юм аа. Тийм учраас таны зарцад таны хэлсэн үгийн дагуу биелэгдэх болтугай гэж майрын яг тийм дуулууртай байдлыг энд харуулж байгаа. Тэгэхээр дуулууртай байдал гэдэг бол дуулууртай байдал нь үнэхээр агуу үйлчлэл юм аа гэдгийг энд онцолж байгаа. Заавал эмэгтэй хүн биш. Эрэгтэй эмэгтэй Бурхны хүмүүс бид нар дуулууртай байдал бол бидний хамгийн гайхалтай үйлчлэл. Энэ дуулууртай байдлаар дамжуулан бид нар Бурхны хүсэл, Бурхны ажлыг бид нар биелүүлж чаддаг. Ялангуяа дуулууртай байдлаар дамжуулан бид Бурхны авралын агуу үйлсэд бид нар хэрэглэгдэн ашиглагддаг юм а гэдгийг
энэ хэсгээр онцолж өгсөн байна. За тэгэхээр өнөөдрийн текстийг бид нар ойлгохдоо Бурхан Адамыг бүтээхдээ тэр ганцаараа байсан учраас түүнд туслагч хэрэгтэй байсан учраас одоо түүний эхнэрийг түүнд бүтээж өгсөн. Тэд хоёулаа тус тусдаа биш нэг бий болсон тийм үү? Тийм учраас гэр бүл дотор чуулган ч гэсэн ялгаагүй, бидний нийгэм ч гэсэн ялгаагүй, Бурханы бүтээсэн эрэгтэй, эмэгтэй ялгуурал байхгүй бүгд адилхан өөр өөрсдийн гэсэн онцлог үүрэг оролттой байдаг. Үүгээрээ дамжуулан тэд нэг баг болж хамтдаа хаанчдын төлөө явах учиртай юм аа. Тийм учраас өнөөдөр Паул яг энэ хэсгээр одоо Тимотед чи гэр бүлүүдэд үнийг заа, аавуудад заа, ээжүүдэд заа, мөн чуулган дотор байгаа эмэгтэй, эрэгтэй тэр одоо үйлчлэгч нарт энэ бүгдийг заах ёстой. Чуулган гэдэг бол гэр бүл ч гэсэн ялгаагүй одоо маш эмх зэгцтэй, журамтай ийм одоо байх ёстой гэдгийг хуваалцсан байгаа. Яагаад гэвэл дөрөв дурдсан тухайн үеийн одоо Эфесийн чуулган болон Коринтын чуулганд ч гэсэн маш олон ийм одоо бас нэг ийм замбраагүй үл ойлголцсон байдал байсан учраас үүнийг Паул тайлбарлахын тулд энэ бүх зүйлийг хэлсэн юм шүү. Тэгээ үнэхээр өнөөдөр хүртэл Монгол чуулганы босгон байгуулахад гайхамшигтай хувь нэмэр оруулж одоо ч гэсэн үйлчилж байгаа эрэгтэй, эмэгтэй пасторууд, ялангуяа Монголд байгаа маш олон эмэгтэй пастор удирдагч нартаа үнэхээр маш баярлалаа. Тэгээ бид хамтдаа хаанчдын төлөө уршаа явцгаая гэж та бүхэндээ уриалмаар байна. Халелуя! Маш хүйтэн байгаа ч гэсэн та нартай энэ үзэсгэлэнтэй газраас Бурхны үгийг дамжуулж байна.